Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2021 он гарснаас хойш аль хэдийн 4 сарыг бид ардаа үзсэн байна. Маш хүйтэн өвлийг ардаад авч шинэ бүхний эхлэл болсон хавар бид нарын өмнө ирсэн байна. Энэ удаагийнхаа захиагаар би өөрийнхөө хайртай хүмүүст өөрийнхөө сэтгэлийг үгийг хүргэе гэж бодсон юм. Уул нь яг үндэ бол Валентины баярт зориулж бичсэн миний онцгой дугаар гэх юм уу да. Байсан боловч Валентины баяраараа хүргэж амжаагүй болохоор нэлийн удчихлаа. За тэгээд захиагаа хүлээн авцгаана уу? Миний хайртай бүх хүмүүст сайн уу? Чамд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Яг намайг энэхүү захиаг бичээд суух мөчөд гадаа яг л хавар ирсэн мэт шуудж эргэж тэнгэр цэлмэг хаяа салхилах чимээ гарч цаг хугацааны урсгалыг дахин мэдрэх шиг. Өөр амьсгал өөрчлөгдөж багаар дулаарах хорон мөч бүрийг харахад энэ дэлхийн ертөнц хүртэл урагш тэмүүлж хөдөлж байгаагаа харуулах мэт. Дэлхийд даяар дэгдэж байгаа олон үйл явдлууд биднийг нэгнээсээ хол байхыг шаардаж, эдийн засгийн хувьд тогтворгүй байдал руу түлхэн байнгын сэтгэл төвшөлтөд нүур тулуулж байгаа хэдий ч бид бүхэн урагшилсаар л байна. Өөрсдийнхөө хийж чадах зүйлсийг хичээсээр аль хэдийн жил гарангийн хугацааг ардаа үджээ. Гайхалтай биш байна гэж үү? Энэ бүхэн эхлэхэд хэн бүхэн л ирээдүгээ гэгээтэйгээр төсөөлөх хэцүү байсан биз. Гэвч бид ямар нэгэн зүйлийн төлөө урагшилсаар л тэмүүлсээр л. Тийм ч учраас би энэхүү захиаг бичиж эхэлсэн билээ. Хин нэгний сэтгэлд дэм болох гэж, багхан ч гэсэн урам хайрлах гэж. Гэхдээ юунаас илүү өөртөө болон бусдад чи ганцаараа биш шүү гэдгийг сануулах гэж бичсээр л байна. Тийм ээ, бид бүхэн энэ хүнд хэцүү үед ч хизээч ганцаараа биш шүү. Бид нар нэг зүйлийг хизээч мартах ёсгүй. Үрдийн зүйл гэж хизээч байхгүй. Сайн зүйлч тэр, муухай зүйлч тэр. Миний хувьд энэхүү захиаг бичих болсон шалтгаан маш амархан. Нүрээ хараад хэлж чаддаггүй үгсийг захиагаар дамжуулан хайртай хүмүүстэй хүргэх боломжтой учраас. Би бага байхасаа л ичимхий охин байсан. Одоо ч гэсэн бага зэрэг ичимхий байдал надад харагддаг юм. Гэхдээ янз бүрийн зүйлс бичих дуртай байлаа. Шүлэг, өгүүлэл, үлгэр. Нэг бичээд эхлэхээр төсөөлөл минь хаашаач хамаагүй явж чаддаг. Тэгсэн хэрнээл хайрын захиаг бичиж чаддаггүй байсан юм да. Яг бичих гэхээр учир нь олдохгүй юм бичиж орхино. Дараа нь уншаад илгээ хүштэл инээн. Тийм ч учраас би энэхүү захиагаар хайртай хүмүүстэй хайраа илчлэх гэсэн юм. Хамгийн түрүүнд намайг төрүүлсэн ээжтэй ямар их хайртай вэ гэдгээ хэлмээр байна. Та минь үргэлж миний сэтгэлийн түшиг тулгуур байсаар ирсэн юм шүү. Хэдий хол байгаа ч үргэлж миний хүссэн зүйлийг биелүүлсээр ирсэн. Миний хорвоо ертөнц таныг минь тойрж эргэлддэг юм шүү. Охин нь танд зөндөө их хайртай. Түүний дараагаар намайг өөрсдийн хүүхдээсээ дутуугүй хайрлаж өсгсөн нагац их жахта зөндөө их баярлаж, хүндэтгэж, биширж, хайрлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Эх орондоо буцаад харих гэр гэвэл үргэлж та хоёр минь бодогддог шүү.
Хичнээн би ээжийнхээ ганц охин ч гэсэн би үргэлж эгчдүү гурийн дундах байсаар ирсэн. Би хизээч та хоёрыгоо жирийн нэг үеэлүүд гэж бодож байгаагүй. Багасаа л эхлээд тоглож өссөн. Том болоод яг л баг байхдаа тоглодог байсан шиг гэрээсээ хол өөр улсад гуруулаа амьдарч байсан. Хин ч асуусан бид гурав эгч дүүсэл байна. Хизээд ч бид бие биенээ дэмжсээр л байх болно. Та хоёртой зөндөө их хайртай шүү. Монголдо их сургуульд сурч байхдаа сурсан зүйлээ гэрийнхэн дээрээ туршиж баталгаажуулдаг байж билээ. Тарай дусал хийх гээд судсаа болохгүй сандарч байхад хизээж урлаж байгаагүй. Гэртэн зочлоод очиход үргэлжил найрсгаар хүлээн авдаг. Гэр бүлийнхэндээ зөндөө их хайртай шүү. Үргэлжил нэг нэгнийгээ харж үзэж, түшиж тулж, дэмнэж ирсэн. Надад тохиолдох бүх зүйлсийг надтай хуваалцдаг. Та нартаа зөндөө их хайртай шүү. Их сургуулиа төгсөөд тухайн үедээ анзаарч байгаагүй ч энд ирээд ангийн маань хамт олон надад ямар их үн цэнтэй байсныг ойлгож авсан юм. Их сургуульд байхдаа олон зүйлийг ч хамтдаа хийж, олон шалгалтын цаана гарч, шалгалтандаа бэлдэж олон шөнийг нойргүй өнгөрүүлж билээ. Одоо бодоод байхад нэг нэгнээ хайрладаг хамт олонгүйгээр их сургуулаа төгсөж чадахгүй байсан юм шиг. Мөн дээрэс нь бид бүхэнд олон зүйлийг зааж, янз бүрийн зүйлсийг харуулж таниулсан их сургуулийнхаа ангийн багшид ч гэсэн үнэхээр баярлаж авдаг юм. Эмэгтэй хүн үнэхээр мэрэгчлэрээ гялалзаж чаддаг гэдгийг багш минь та харуулж байсан. Ангийнхандаа багштаа зөндөө их хайртай шүү. 10 жилд байхад амьдрал үнэхээр адал явдлаар дүүрэн байдаг байж билээ. Яг л бүх хүмүүсийн адилаар найзуудтайгаа хөгжилдөж, заримдаа тэнэг гэж хэлмээр зүйлийг хийн. Өдөр бүр л янз бүрийн зүйлс тохиолдож, тэр дундаас л хамгийн сайн найзуудаа олж авсан юм. Одоо хичнээн бие биенээсээ хол байгаач үргэлжил найзууд байсаар байх болно. Завгүй амьдралыг өнгөрүүлж байгаад та нартаа би ямар их хайртай гэж хурдхан л уулзаад ярилцаад суух юмсан. Бас бид нарыг амьдралд бэлтгэж өдөж гаргасан багш нартаач баярлалаа. Та нар бол бидний өдий зэрэгт хүрэхэд тоолж башгүй их зүйлсийг өгсөн юм шүү. Хамгийн сүүлд нь намайг түшиж тулдаг, миний захиаг уншдаг бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхний дэмжлэг байхгүй бол би хизээж эхэлсэн зүйлээ өргөжлүүлж чадахгүй байх байсан шүү. Үнэхээр их баярлалаа. Та нар ч гэсэн өөрийн хайртай хүмүүстэй хайртайгаа илэрхийлж байгаарай. Үгээрч тэр, үйл хөдлөлөөрч тэр бид бүхний хайртай хүмүүст бидний илэрхийлэх гэж буй зүйлс хүрэн очдог юм шүү. Чиний итгэл танд Пандагаас 2021 оны 1 сарын 27-ны өдөр